За ер нь Монголын улс төрд монголчуудын амьдрал яг юу болоод байгааг би энэ Бачарал дарга энтрийн хэлж байгаагаас харахад та нар ер нь юм ойлгохгүй байгаа шиг байна. Тий. Энэ бол асар том хямрал эхэлж байна. Ерөөсөө энэ их хурал дээр яг ард түмнийхээ дуу хоолойг сонсдог байхын тулд парламентын даргач нь дархлаатай болохгүй бол бие даахгүй бол болохооргүй байна. Сөрөг хүчин завсарлага авахаар 1 цагийн завсарлага өгдөг парламент тэр нь дэлхийд дээр хаана байдгийг. Энэ бол улс төрж байгаагийн хэлбэр واخгүй юу? Юм чин болохгүй байна. Гарц гаргалгаа гаргаач гэхэлэр зөрөөд улс төрж иддэг. Ер нь тэгтээ та хэд яах вэ ингээд нэг хилцсэн болоод өнгөрөөд тэгээд цаашаага хулхтыг гэж байгаа юм байна л да. Тэгтээ тэгвэл араа өөрснөө даан шүү. Тоглоом биш шүү. Энэ ард түмнээс сонгогдсон хүмүүс чинь үзэл бодлоо хэлмээр байна. Үгээ хэлмээр байна. Мах өнөөдөр 40,000 хүрснийг зохицуул гэд ингээ суугаад байгаа шүү. Тэгэхээр бол би бямб цогт дээр зүгээр өөрт нь акцент өгмөр. Уг нь бол юм бариад бол хийдэг хүн. Энэ хуулийг гаргана шүү. Одоо би ингээд сонсоод байхад зарим гишүүдээ ярьж байгааг хараад байхад нэг тоглоом болгоод тэгээ цаашаага ингээд цайруулад их хурлын дарга бид нар заавал олонхийнхаа бүлгийн хуралд суулгана барина гэд ингээд завааруулах юм байна. Тэгээ заваараа явах юм бол харин арыг бол үнэхээр өөрснөө даан шүү. Одоо бол болохоо болчиход байна шүү. Институцүүд ялгархаа болчихсон шүү. Их хурл нь их хурл шиг байхаа болчихсон. Ерөнхийлөгч шиг байхаа болчихсон. Засгийн газар шиг байхаа болчихсон. Тийм учраас хэдүүлээ чаддгаараа эхлээд их хурлаа татаад авчил гэж байхгүй. Ингээд цаашаага ажил төрлөө хийхгүй бол ард түмний амьдрал чинь балраад байна шүү дээ. Энэ юмны үний өсөлт гэдэг зүйл чинь ерөөсөө болохгүй шүү дээ. Хүмүүсийн олж байгаа орлого өмнөдөө амьдралд нь хүрэхгүй шүү дээ. Тэ хэдүүлээ энийг мэдсээр үж мэдэн бодлоо суугадаж болохгүй баха. Тэгээ ардын намынхан минь жоохон сэтгэл гаргаач ээл гэж хүсмээр байна. Энэ хуулийг сандгаа дарга бол оройлоо төрийн байгуулалтын байнгын орон дарга би энэ хуулийг батлана гэж зүтгээд байхад эсэргүүцээд байдаг хүн бас ховор штэ. Тэгэхээр улс төрийн бүлгийн ямар нэгэн эрх ашиг биш Монголын парламентын эрх ашигыг бодож одоо 7-10 хоногийн дотор энэ хууль батлагдах ёстой шүү гэдгийг би найзуудтай хэлмээр байна. Баярлалаа.